тэмцээн бол айгүй их таалагдж байна. Тэгээд эхлээд нөгөө бүрэлдэхүүнээс танилцуулахаас өмнө би автоэврийн 100 жилийн ойд зориулаад манай ийм салбарт ийм одоо гоё гэхээр одоо хэлчихье да. Тэгэд ийм оновчтой зөв тэмцээн зохион байгуулж байгаад бол талархаж байгаа хэлхээ. Би бол зочдтой эв дөрвөөс ээлжийн инженер Гал Эрдэнэ, жолооч Мөнгөн Шагаа нартайгаа гурвуулаа нэг баг болж орсон. Тэгээд энд одоо ингээд эхний нэг зоондоо ялж тавилчаад дараагийнт нь орох гэж байна. Тэгээд асуултад бол яг энэ мэдлэг сорьсон. Тэгээд тэрийг мэдэхгүй байсан ч гэсэн мэдээд авчих болцоотой байгаагаараа их таалагдж байна. Нийтийн тээврийн салбарт 10 жил ажиллаж байна. Тэгээ өнөөдөр нийтийн тээврийн бодлогын хэлтсийн газарт зохион байгуулж байгаа нь бас их хөгжилтэй, бас их тань мэдхүйн асуулт хариултын юм сайхан сонирхолтой тэмцээн байна. Бас мэдлэгийн өрөөнд бас их одоо юмыг одоо сэргээ таргиндах юм бас сэргээж юм. Тэ мартагдсан байсан зүйлүүд бас байсан байна. Тэ хөгжилтэй сайхан одоо тийм цэнгээд нэвтрүүлэх тоглоом байна. Оролцож байгаа багууд бол маш их хүчтэй, өрсөлдөгч маш их өндөр байна. Бас нэг шатааж тоглож байна бас. За ингээд Монгол улс автоэврийн салбар үүсч өгдсөний 100 жилийн ойг нийт автоэврчтэй хүргэе. За зорчигч тээвэр 3-аас бол өнөөдрийн мэдлэг сорих гээд нийтийн тээврийн бодлогын газраас зохион байгуулж байгаа тэмцээнд хуулийн зөвлөх цэнцэрэн манай нийтийн тээврийн автосны жолооч Уланбаяр, миний бие захираа удирдлага хүний нөөц хэлцээ ахлах мэрэгчлэн хорол сүрэн гээд бид гурав өнөөдрийн тэмцээнд оролцож байна. Асуултуудын хувьд бол нийтийн тээврийн одоо газар нийтийн тээврийн байгууллагад ямар стандартууд мөрдөгдгөө, ямар хууль тогтоомж мөрдөгдгөө гээд хөдөлмөрөө үйлгээл ерөнхийдөө бидний мэдэх ёстой хуулиудаас асуулт байсан л та. Гэхдээ асуулт маань худлаа үнэн гэсэн хоёр юутэйсэн. Бид нар бол үнэн асуултаа худалдаж авах ёстой байсан. Асуултын хувьд бол бас бидэрт мэдлэг олох хүч бас нөгөө марсан сонсон юм бас эргэж санах тийм юутай боломж гоё тэмцээн болж байна гэж бодож байна.